та сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольмоос наран чимэг ярьж байна. Би өнөөдөр та нартай бас нэг жижиг мэдээлэл өгчий гэж бодсон. Энэ нөгөө хүн болгоноос хэрэгцээтэй байх гэж бодсны үднээс. Тэгээ юуны өмнө энэ мэдээлэл өгөхөөс өмнө одоо ч нөгөө Монголд ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа шүү дээ, тий. Үнтэй холбогдуулаад та нартай юу ч хэлэх гэж байна гэхээр одоо энэ сонгуульд идэвхтэй оролцоороо одоо сонгуулийн насанд хүрсэн 18 нас хүрсэн залуучуудаас ахвала тий өгөөд өтгөс буурал хүртлээ сонгуульд идэвхтэй оролцоороо гэдгийг одоо та нараас уриалж байна. Ямар ч бас вэ гэхээр энэ чинь бас бидний нөгөө эрх үүрэг энэ дээр маш хамааралтай байдаг учраас сонгуульдаа идэвхтэй оролцоороо гэж та нартай хэлэх байна, таныг уриалгах байна. За тэгээд энэ мэдээлэл маань юуны талаар вэ гэхээр нөгөө энэ хүн болгонд гар утастай байгаа тийм ээ. Гар утсан дээр маань нөгөө нэг юм аппликейшн ороод ирчихсэн байгаа шүү дээ, Clubhouse гэдэг. Энийг нөгөө Clubhouse-ыг бол дээж нэлээх хүмүүс хэрэгэлдэг. Гэхдээ бас хэрэгэлдэггүй хүмүүс ч зөндөө байж байгаа мэдгүй хүмүүс тийм ээ. Тэгээд би нөгөө энэ Clubhouse-ыг ерөнхийдөө нөгөө өөртөө өөрийнхөө мэдлэгийг нэмэх үүднээс тий өөртөө ашигтай байдлаар хэрэглэхийг хичээдэг. Бас энэ ямарваа нэгэн ийм зүйл чинь хоёр талтай байдаг тий, сайн муу талтай. Тэгэхээр аль болохоор өөртөө хэрэгцээтэй сайн талаар нэг хэрэглэе гэж бодож байгаа. Угаасаа тийм үднээс энийг хэрэглээд явж байгаа. Тэгээд тэндээс бол ингээд маш олон талын одоо боловсролтой одоо мэдлэгтэй мундаг хүмүүс биеиндээ зөвлөгөө өгөх тий ийм байдлаар энэ бол эсвэл заримдаа мэтгэлцэн ийм зүйлүүд явагддаг. Миний хувьд бол тэндээс өөртөө дутагдж байгаа Монголд болж байгаа өнөөгийн амьдралын талаар, өнөөдрийн цаг хугацаанд юу болж байгаа вэ гэдэг талаархыг яг бодиттой мэдээлэл авах үүднээс, хүмүүстэй харилцах үүднээс тэндээс бас мэдлэг өөрийнхөө мэдлэгт бас нэмэр хажруулах юу вэ гэдэг үүднээс тийшээ ордог. Тэгээд энэ журмаараач би нөгөө энэ өрөөнд явж байгаа энэ Clubhouse-ийн нэг өрөөнд одоо эмч гэсэн өрөөнд тийм ээ мөнх цэцэг банзрагчийн мөнх цэцэг гэсэн нэг юм мундаг эмч бүсгүйтэй танилцсан. Тэр бүсгүй болохоор Туркт одоо ажиллаж амьдардаг. Одоо эмч хийдэг юм бүсгүй байгаа. Тэгээд тэр бүсгүй маань бас яг л бас л бусад Монгол мундаг эмэгтэйчүүдийн нэг адил Монгол хүмүүстэй одоо тус нэмэр олчих юу вэ тий өөрийнхөө мэрэгжлийн үүднээс хүнд зөвлөгөө өгөх ийм зүйлийг маш их хийж явдаг юм байлээ. Тэгээ энэ бүсгүй маань нэлээд хідэн дөнгөж нөгөө намайг Clubhouse ороод явж байхад энэ бүсгүй маань ийм нөгөө аппликейшн хийж байгаа тий монголчуудад зориулсан гэдэг нөгөө ямар нэгэн үн төлбөргүйгээр одоо эмчээс зөвлөгөө авчих юм боломжийг нэгдүүлж байгаа. Тэр нь болохоор зөвхөн Монголд гар утастай одоо Монголын дугаартай хүмүүст одоохондоо хэрэглэж болж байгаа. Тэгээд тэрийг нөгөө өршөө өргөжүүлээд одоо бусад улс орнууд ч гэсэн хэрэглэж болохоор энэ зүйлийг хийж байгаа гэж ярьжсэн гэсэн чинь хэдхэн хоногийн өмнө тэр нөгөө аппликейшнаа өршөө өргөжүүлж одоо өргөжүүлээд дэлхийн альж өнцөг улс болгонд байж байгаа хүн тэр аппликейшнийг хэрэгжиж болохоор болгоцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр аппликейшн яадаг вэ гэхээр мөнх цэцэг эмчийн өөрийнх нь хэлж байгаагаар бол өөрийнх нь мэрэгжил нэгт маш олон одоо мундаг эмч нар тийм ээ нэгтээ 48 гишүүнчлэлтэй гэж хэлээ. Тэгээд тэн дээр одоо тийм бүхэн ороод өөрийнхөө тэгээ мэдээж тэр эмч нар маш олон төрлийн мэрэгжлийн эмч нар байгаа. Одоо мэдээж дурангийн эмч ч юм уу одоо гэмтэл сонгогийн эмч юм уу эсвэл арсны эмч юм уу зүрхний эмч гэх тээ мэс засны эмч гэд маш олон төрлийн эмч байгаа юм байлээ. Тэр ихэнх сэтгэл зүйч хүртэл байгаа гэж юм үгс эмч хэлжсэн. Тэгэхээр тэндээс хэрвээ нөгөө та одоо энэ аппликейшнийг хэрэглэжүүл одоо өөрийнхөө утсан дээр суулгачвал тэндээс ямарваа нэгэн үн төлбөргүйгээр яг өөрийнхөө хэлээр энэ зүйлийг эмчнараас юм одоо зөвлөгөө тусламж авчиж болохоор энэ зүйл байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө нөгөө одоо гадаад орнуудад байгаа хүмүүст аюух дээринг тохиолддог зүйл нь юу вэ гэхээр нэгдүгээр хэлний хүндрэл байдаг тийм хоёрдугаар тэгэл бас нөгөө бичиг баримтгүйгээсээ болоод энэ төр даруй одоо хандаж чаддаг ийм зүйлээд тэгээд хаашаа хандхаа мэдэхгүй ингээд үнэрлд ордог шүү дээ. Тэгэхээр ийм тохиолдолд одоо ерөөсөө санаа зовхгүйгээр Монгол эмчнэрээс бас ингээд зөвлөгөө авчих
ийм сайхан боломж нэгдэж байгаа юм байлээ шүү гэдгийг хэлэх байна. Тэгээд тэр нөгөө аппликейшнийг би одоо нөгөө танд яаж суулгах вэ? Ямар нэртэй юм бэ гэдгийг заагаад өгье тийм ээ. Би өөрөө нөгөө ингээд энэ бол маш амархан юм байлээ. Тэгэхээр одоо та нар хүн болгон гар утастай байгаа тийм ээ. Гар утсан дээр одоо iPhone дээр болохоор нөгөө App Store гэж байгаа тийм ээ. Одоо ямарваа нэгэн зүйлийг татаж авахдаа суулгахтаа хэрэгэлдэг хэсэг чинь шүү дээ тий. Бусад Android дээр чинь юу гэж байдаг лээ би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан iPhone дээр нөгөө App Store гэж байгаа. Тэр лөгөө ороод та нар нөгөө тэн дээр юу гэж өчөх вэ гэхээр нөгөө юугаар штэ. Одоо англи хэлээр тий. Англи хэлээр ABC гэх тийм үү. Эмч гэж бичээд эмч app гэдэг одоо дунд нь жоохон зайгаад эмч app гэж бичдэг. App гэдгийг болохоор нөгөө Монголын А үсэг тэгээд нөгөө Pioneer Pay нөгөө Монголын эр үсэг гişгээр бичдэг шүү дээ. Тэгээд 2 P бичээд тэгээд бичгээр та нарт юу гарч ирэх вэ гэхээр би одоо та нарт үзүүлээд ирэх. Энийг болохоор Google дээр ч тэр App Store дээр алин дээр нь ч бичсэн гараад ирэх юм байлээ шүү. Би болохоор нөгөө утсан дээрээ суулгах гээд шууд нөгөө App Store руугаа орсон чинь тэн дээр шууд гараад ирчихлээ. Тэгээд тэрийг гаргаад ирэхээр те та нарт нөгөө ямар харагдах вэ гэхээр энэ вэ. Харагдаж байна уу? Би одоо хаашаа барь. Тэгээ энэ. Тэгээ ийм байдалтай харагдах юм байлээ. Тэгээ энийг гараад ирэхээр нь те та нар яах вэ гэхээр одоо нөгөө суулгаж штэ тий. Одоо татаад авчих штэ. Тэгэхээр нөгөө та нэвтрээд орохоор онгойлохоор ийм хэсэг гараад ирнэ. Тэгэхээр та энэ нөгөө нэг бүртгэх гэсэн энэ товчлуур дээр нь дараарай заа юу. Тэгээд энэ товчлуур дээр дарчгаар яах вэ гэхээр дараа нь та нөгөө энэ аппликейшнийг хэрэгжилж байгаагийн ийм дүрм журмууд нь ингээд гараад ирэх юм билэ. Тэгэхээр миний нөгөө ингээд сайн гүйлгэж. Ингээд гүйлгээд байхаар доотлолт нь ийм одоо энэ аппликейшнийг хэрэглэх дүрм зурмыг би одоо хүлээн зөвшөөрж байна гэсэн энэ цэг биш үү тий. Энийг төвжүүлж. Гэхдээ энийг нөгөө ингээд уншихаар ерөөсөө та Монгол хэлээр байгаа болохоор энэ ерөөсөө ямар ч хүндрэл байхгүйгээр нэг бол орхноо та суулгач чадна. За тэгээд нөгөө энийг ингээд хангалттай гэж дүгнээд гаргаад ирэхээр үгүй нөгөө төвчүүлчээ гаргаад ирэхээр хараа ийм хуудас нэгдээд ирнэ. Тэгэхээр энд та нөгөө өөрийнхөө мэдээллийг оруулна. Энэ мэдээлэл дээр юу байх вэ гэхээр таны утасны дугаар, имэйл хаяг, таны овог нэр, нас хүс гэсэн ийм зүйл. Тэрийг та нөгөө монгол хэл дээр очиж ирсэн ямар ч хүндрэл байхгүйгээр хийчих штэ. Тэгээд энэ дээр нөгөө ганц нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр одоо нөгөө Монголд бол мэдээж та усныхаа дугаарыг оруулна шүү дээ тий. Усныхаа дугаарыг оруулахаар танд цааш нэг өргөжлүүлээд хийхээр утсан дээр чинь юм 4 код ирж илээ. Тэр 4 кодыг хийгээд битэр орохоор тэгэл та орчихно гэсэн. Тэгээд дараа нь бол тэр чинь нээлттэй очроос зүгээр шууд яваал орчихно. Тэгээд тэр юун дээр утасныхаа дугаарыг өчгтээ юуг анхаарах ёстой вэ гэхээр тийм ээ. Жишээл Монголд байгаа хүмүүс бол нэмэх тэмдэг бичээд улс олонний код гэж байгаа шүү дээ. Монголох бол 976 тийм ээ. 976-гаа хийж байгаа нөгөө 99.1 гэдэг ч юм уу цааш нь хүргэлээд хийх юм байлаа. Өөр бусад олоннууд яг өөр их за жишээл шивэдэд байгаа хүмүүс юу гэхээр нэмэх тэмдэг оруулж агаад араас нь 46-гаа хийгээд тэгээд нөгөө нэг ихэвчлэн 72, 73, 76 гэдэг чинь уртаа 0-ыг бид нар зөвхөн жирийн үед хэрэглэдэг шүү дээ. 0-ыг хэрэглэхгүйгээр нэмэх 46 тэгээд 73 тэгээд чааш нь уцсаа ингээд хийгээд явна шүү. Америкт байгаа хүмүүс бол нэг гэсэн кодоо хийн тий. Өөр бусад долоонууд одоо Франц, Герман одоо юу гэдгийг тий. Тэр улсанд өөр өөрсдийнхөө кодыг нэмэх тэмдгийг хийгээд тэр улсынхаа кодыг хийгээд араас нь уцсаа хийх юм билээ шүү. Тэгэхээр танд нэг утсан дээр чинь шууд 4 код ороод ирнэ. Тэр 4 кодыг та хийгээд төгчүүлчихээр танд угаасаа энэ хуудас маань нэгт чинь ингээд та дараа нь нөгөө дотор нь та монгол хэлээр байгаа учраас бүгдийг та ороод ямар одоо инженер байна тий танд ямар тусламж хэрэгцээтэй байна гэдгийг монгол хэл дээр байгаа юм чи ерөөсөө нэг ороод хийчихэд харахад бол ерөөсөө ойлгохгүй гэх юм байхгүй маш амар юм байлээ. Тэгээд энэ бол нөгөө мэдээж энэ тэнд хин мөнгөцөг юм чи өөрийнх нь хэлж байгаагаар бол ерөнхийдөө нөгөө гадаадд байгаа хүмүүстэй нөгөө хэлний хүндрэл өчрдөг тий хар байдаг ийм хүмүүс чинь ингээд эмчид үзүүлж чадахгүй тусламж авч чадахгүй бас ингээд айгүй удаан явах хохирох юм тохиолдод яг энэ туслах үүднээс энийг ингээд хийсэн гэсэн. Тэгээд энэ бол нөгөө ямар ч үн төлбөр байхгүй. Тэгээд та тэр орж байгаад өөрөө цагаа захиалах юм байлээ тийм ээ. Одоо ямар аль нэг эмчийг сонгоод би тань дээр цаг авъя гэж цагаа авангуудаа тэр эмчтэйгээ холбогдоод өөртөө хэрэгцээтэй мэдээлэл авч болохоор ийм сайхан одоо аппликейшн бий болчихсон байлээ шүү. Тэгээд энэ дээр хад тэр мөнх цэцэг эмчтэй бас тэрний бас хамтран ажиллаж байгаа тэр бүх хүмүүст бас маш их баярлалаа гэж хэлэх байна. Тэгээд нөгөө
нөгөө монголчууд чинь эвтэй байхдаа хүчтэй гихчээр тийм ээ. Ингээд өөрсдийнхаа бие биенийхээ чадж байгаа зүйлүүдээ нэг нэгэндээ ингээд одоо заадгаад өгөх тий нэг нэгдээ тусуулах тэр өөртөө байгаа мэдлэгээ хуваалцах ийм мундаг сайхан залуучууд, бүсгүйчүүд, ээжүүд, аавууд ер нь ингээд юм дээр клаб хаус дээр зөндөх гэдэг юм бэлээ. Тэгээд тэр клаб хаусны ачаар энэ мөнгөцөг гэдэг юм чиг олж авч танилцаад дээрэс нь бас ийм гоё аппликейшн бий болгосон. Маш их баяртай байгаа. Тэгээд энийг нөгөө ер нь дэлхийгээ тарахад суусан байгаа тэр байтга Монголд байгаа хүмүүс ч гэсэн энийг ашиглаж одоо хэрэгжилж болох юм зүйл байгаа учраас энэ маш сайхан зүйл байлээ. Тэгээд ороод хэрэглээд үзээрэй. Тэгээд би ойлгомжтой заасан байх гэж найдаж байна. Тэгээд хэрвээ ойлгохдохгүй асуух лавлах зүйл байвал миний бичлэгийн доор нөгөө комментар дээр биччихээрэй. Тэгээд хэрэгцээтэй нэг гэсэндээ шеэр хийж тараагаараа. Тэгээд хэрвээ танд миний бичлэг таалагдж байгаа бол та тэгээд subscribe хийгээрэй тий дагчлаараа. Тэгвэл нөгөө миний тавьж байгаа мэдээлэл танд цаг тухай бүртээ хүрэх болно. Мөн урд нь тавигдсан бичлэгүүдийг хэрэгцээтэй гэснээр та нөхөд үзэх боломжтой юм шүү. За тэгээд та нартаа эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Мөн дахин давтан хэлэхэд сонгуулаа ерөнхийлөгчийнхаа сонгуульд маш идэвхтэй оролцоорой гэж та нараас дахин уриалах байна. За тэгээд анхаарал тавьсан маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл маань баяр таа.